манай компани ерөнхийдөө бол чулуун дулаалгын материал үйлдвэрлэдэг үндэсний цорын ганц компани байгаа. Тэгээд хэн хүмүүс мэдчихэж магадгүй Facebook эдгээр дагдаг бол бид нар жил болгон тодорхой хэмжээний техник, технологи, инновацийн хүрээнд Монголд манай иргэдэд юу хэрэгтэй байна? Барилгын салбарын хөгжил хаашаа явж байгаа дэлхийн те. Тэгээд манай улсад хамгийн тохиромжтой энэ арга техник нь юу вэ гэдгийг ингээд байнгын судлаад тэгээд жил болгон ерөнхийдөө юм сонирхолтой шинэ материалуудын үйлдвэрлэлийн байгууллаад зах зээл рүү нээж нэвтрүүлж стандартыг батлуулаад ерөнхийдөө нэг ийм жишгээр ажиллацгаадаг. Базаал панел хийсэн юм үйлдвэр сая энэ жил бид нар ашиглалтанд оруулсан байгаа Улаанбаатар хотод үйлдвэрийн бүс дээр. За энэ панел хийсэн үйлдвэр маань ямар ач холбогдолтой юм гэхээр за энэ манай үйлдвэрийн ашиглалтанд орсон зургууд байна. Ерөөсөө хамгийн гол нь барилгын амны орон сууцын барилгын угсрах хугацааг хэмнэх. За тэгээд олон улсын пассив буюу яг ногоон стандартыг авах боломжтой бүр шууд юм хийцээр нь үйлдвэрлээд за тэгээд лего шиг ингээд нөгөө талбай дээр нь очиж маш хурдан угсардаг ийм стилийг бид нар нэвтрүүлсэн байна. Нүсэр инженерийн байгууламж дэд бүтэц гэхээсээ илүүтэй за дээр нь төвдөө шавж амьдрахаас илүү за тойрч үндсэндээ бол хотынхоо радиусаас нэг 8-10 км-ийн зайд иргэд маань аяд тухта за дээр нь бол экосистемийн тусламжтайгаар өөрсдөө амьдрах орчноо сайжруулж байгаа нөхцөл болцоо боломжуудыг хувийн хвшлийн байгууллагуудаас санал болгож байгаа. Монгол базаалтын яг энэ хийгдсэн загварын байшин үйл ажиллагаатай бид нар бол танилцж байна. Энэ дотроос бол авч харах маш олон шийдлүүд байна гэж бол ингэж харж байна. Тэгэхээр бол мэдээж төр хувийн хвшлийн хамтын түншлэлээр иргэддээ энэ боломжийг бол бид нар бол олгож өгөх боломж бол бас байна гэж бол ингэж харж байна. Тэгээд Дархан хот өөрөө Дархан сум, Дархан аймаг тэгээд өөрөө бас юм ногоон загвар сум аймаг болохыг бас ирмэлцдэг. Учраас бид нар энэ хамгийн бас юм зохих төсөл байж магадгүй гэж та бас сонирхуулж байгаа. За 1 м квадрат нь 1.1 сая төгрөгийн өртөгтэй босч байгаа. За ингээд ерөөсөө жишээлбэл энэ 80 м квадрат амны орон сууц байна. За тэгээ энэ л болохоор хан, шаал, дээвэр гэх мэт энэ үндсэн арга бүтцүүд нь дулаалгын материалтайгаар шууд бүтэн ханаараа манайхаас үйлдвэрлэгдэж гарч байна. Нэг ийм сууцын үйлдвэрлэлийг бид нар бүх энэ бүтээцийг нь үйлдвэр дээр 2 хоногийн дотор бэлэн болгочихж байгаа. Ерөнхийдөө Дархан хотын хувьд агаарын бохирдол ямар төвшөнд байна вэ? За зүгээр та бүхэн урд нь сонсч ирсэн ч байж магадгүй. Ер нь Дархандаа бол шинэлэг болсон нэг ажлыг бас дурдмаар санагдаж байна. Энэ ажил бол агаарын аудит хийгдснээр эхэлж исэн гэж хэлж болно. Ялангуяа гэр хорооллын янданг бууруулах асуудал бол байгаа. За энэ ажил асуудлыг шинжлэх, сайжруулах, иргэдэд мэдээлэл өгөх, тэднийг мэдлэгжүүлэх замаар эхлэхгүй бол бас болохгүй байгаа юм хандлага байгаа. Тэгээд энд ашрамд бас Монгол базаалт компани хамт олон залуустаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ энэ ажилд бол та нар маань ханцуу шамлж өөрийн гэсэн манлайлалтаа оролцож за Дархуул аймгийн эмэгтэйчүүдийн холбоотой нягт уялдаатай ажиллаж термохаусын шоу рум те байрыг ингэж барьж дарханчууд үзэж сонирхож Монгол хүн чинь бас нэг гараараа барьж нүдэрээ үзэхгүй бол бас ойлгодгүй те яг ийм юун дээр их бодиттой хувь нэмэр оруулсан шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. Цаашдаа бид нар энэ төрийн оролцоотой энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд энэ дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр акцийн хвшлийг авчрахын тулд дээрээс нэг агаарын бохирдлыг гол зорилго агаарын бохирдлыг бууруулах гэдэг байгаа шүү дээ тийм үү. Инхийн тулд бол төр оролцох ёстой, хувийн хвшил оролцох ёстой, нөгөө галт хүлдэг иргэн тэр оролцох ёстой. Энэ гурван талын оролцоо байж энэ амжилттай болохоор болчиход байгаа. Тэгэхээр нөгөө талдаа бас банк тийм үү. Банк оролцох ёстой. Тэгэхээр бид нар бол яг шийдвэр гаргалтын зүгээс энэ дулаалгын материалыг орон нутагт нэвтрүүлэх чиглэлээр бол нөгөө банктай зээлийн хүүгийн хөнгөлтийн хөтөлбөрч гэдэг юм уу тийм аа. Тодорхой хэмжээний банк ногоон зээл гэдэг утгаар нь үүрэг хариуцлах хүлээгээ зээлийнхаа хүүг бууруулдаг. За орон нутгаас бас тодорхой хэмжээний зээлийн хүн дээр нь дэмжлэг үзүүлдэг тийм аа. Компани зүгээс ч гэсэн бас энэ дээр яаж оролцож болохоор энийг бол ингээд нэвтрүүлээд ингээд хамтарсан байдлаар
одоо тийм хамгийн боломжтой хувилбаруудыг бас иргэдэд санал болгох юм бол энэ бас ингээд цаашаа нэвтрээд үйлдвэр технологийн парк дээр хэрвээ үйлдвэрээ байгуулах юм бол тэнд байгаа инженерийн дэд үтсхийн газрыг одоо үн төлбөргүйгээр олгох энэ одоо бодлогыг гаргаж байгаа. Тэнд бол зам харилцаа нь байж байгаа. За холбоо тохиолол нь байж байгаа. Дулаан уур нь байж байгаа тийм үү, цахилгаан нь байж байгаа. Бүх дэд үтсэн шийдэгдсэн. Дээрээс нь хэрвээ манай үйлдвэр технологийн парк дээр үйлдвэрлэлээ байгуулах юм бол бид нэр татварын олон төрлийн хөнгөлтүүдийг авах боломжтой байж байгаа. Тэнд орж ирсэн бүх одоо үйлдвэрийн шугамуд бол одоо гайлын болон одоо нэмэгцээр өртгийн албан татваруудаас чөлөөлөгдөж байгаа. За дээрээс нь тэнд бол нөгөө бүсийн аслын бол одоо бас хөнгөлтийн татварын хөнгөлтүүдийг эдэлж байгаа. За дээрээс нь үл хөдлөхийн татвараас тэнд одоо баригдсан үйлдвэр бол одоо бүрэн чөлөөлөгдөж байгаа ч гэдэм үү. Олон одоо хөнгөлтийг бол бий болгож байгаа. Энэ нь бас одоо үйлдвэр эрхлэгчдэд бас одоо дэмжсэн ийм одоо томоохон арга хэмжээ болж байгаа гэж ингэж үзэж байгаа. Яг өнөөдрийн хэмжээнд бол бид нар Улаанбаатар хотын нийслэл засаг захиргаатай хамтраад гэр хорооллын дахин төлөвлөлтөн дээр бол ингээд хамтарч ажиллахаар санал бичиг зурсан байна. Агаарын бохирлыг бууруулах одоо энэ хамгийн том гол хөтөлбөрүүд дээр нь үндэсний үйлдвэрлэл дотоодын одоо компаниудтайгаа хамтарч ажиллах ийм түншлэн гэрээнүүд энэ жилээс зураа явж байгаадаа бас маш их баяртай байгаа. Үүний хүрээнд ч гэсэн Дархан аймаг, Дархан сум бас яг адилхан ийм төр хувийн хвшлийн хамтын ажиллагаагаар нийгэмд хамгийн үр ашигтай хэрэгтэй агаарын бохирлыг бууруулах эрчим хүчний бие даасан шийдэлтэй ийм төслүүдэд хамтарч ажиллах ийм уриалга хийх гэж ерөнхийдөө бол таад танилцуулж байгаа юм шүү. Ер нь бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын хэрэглэгчдийг цаашдаа цэвэр эрчим хүчин шилжүүлэхтэй холбоотойгоор дулаан алдагдлыг бууруулах энэ ажил бол яг Улаанбаатар хот улс орон дээр өрнүүлэх гэж байна. Энэ хүрээнд бол Монгол Базаалт компанитай нийслэлийн одоо дархмал эрчим хүчний дэд үтс компани хамтран ажиллах санал бичиг зурсан. Эхний чинь бид бол нэг ойролцоогоор одоо нэг 10,000 айлыг дулаалахаар төлөвлөж байгаа. За энэ хүрээнд нэгдүгээрт нь одоо дотоодын бас саяын хэлдэг нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжилттэй нөгөө талаараас бас бид олон улсын одоо койко байгууллагаас бас хамтарч ажиллахаар төлөвлөд байна.